Хайрын хүч баримтат цувралын эхний дугаараар нэвтрүүлгийн зорилго, аж холбогдол, ямар хүмүүсийг оролцогчдороо сонгох талаар ярилцаж хүүхдүүдийнхээ эрэлд гарсан юм. Гэтэл нэвтрүүлгийн багийнхны төсөөлж байсан шиг бүх зүйл тийм амар эхэлсэнгүй. Оролцогчтой хаах бидний эрэлд баггүй бэрхшээл тулгарлаа. За тэгээд бид одоо ингэж очиё. Солонгоо өөрөө байж ах уу? Годомч нь 13 юм байна. Хэдэн доотлоо гэж? 189. За. Хэмжээ газраас нь баг ичвтэй оролцоо нэгэн боломжтой 7 хүүхэд ихний байдлаар сонгогдсон олчихсан байгаа. Тэгээд эмнэлгийн хувьд ямар вэ? Тэднийх нь баг л танарт зөвшөөрөхгүй болоо та. Яг л гадны бит ороолынхаа бол дархлаа маш муудаал сулраал биеийн шууд модтой учраас нөө туснаа юу? Тэгэхээр юм угаал ингээд тэр хоногудаа яагаад гэж үзсэн дархлаа аюул муутай. Тийм хүмүүстэй Нэвтрүүлгийн 3 оролцогч асрамжийн газар 20 ханг эмнэлгээс хайхаар эрэлд гарахад эхний судалгаагаар хүүхдийн эрхтэй холбоотой асуудал хөндөгдөж зохих ёсны газруудаас зөвшөөрөл авах шаардлага нэн төрөнд тавигдж байлаа. Зөвшөөрлийг нь авчих бол асрамжийн газар хамтран ажиллахаа дуулгасан нь үнэхээр сайхан мэдээ байлаа. 20 хангаас ч бас сайхан мэдээ сонсох байх гэж бид найдана. Хамгийн их санаа зовж байгаа оролцогч бол өвчнөтөөгөө тэмцэж мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй оролцогчийг олох. Миний бол зорилго бол яг өөрсдийнхөө хөдөлмөрөөр өөрсдийнхөө одоо чадвараар нийгэмд одоо эзлэх байр сууриа өөрөө хөдөлмөрөөр олж авч ийн гэдэг мессежийг хэлцээр бид үзүүлэх гэдэг байна. Гол нь нийгмийн залуучуудын сэтгүүлд арай өөр мессеж өгнө. Бэлэнчлэг сэтгэлгээ зүгээр сууж байгаа эсвэл нэг төрөө шүүмжилдэг эсвэл нэг хүнээс хамааралтай юм шиг амьддаг сэтгэлийг боловч өөрсдийнхөө хөдөлмөрөөр, өөрсдийнхөө чадвараар, өөрсдөө хийж чаддаг зүйлээрээ амьдрах нөхцөл юм байна гэдэг мессеж өгөх. Хайрын хүч баримтат цувралынхаа танилцуулгыг бариад нэвтрүүлгийн баг хамт олон асрамжийн газар, хавдар судлалын үндэсний төв, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг газруудаар орлоо. Хүүхдийн төлөө газраас зөвшөөрөл авчих бол хамтран ажиллах болно гэсэн нааштай хариуг өнөр бүл асрамжийн газраас авлаа. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс судалгаа хийж нэвтрүүлэгт оролцох сонирхолтой тэмүүлэн хүүг бидэнд санал болгосон боловч нэвтрүүлгийн гол шалгуурын нэг бол урлагийн авьяастай байх ёстой гэсэн шаардлагыг хангаж чадсангүй. Дуутай ч юм уу, бүжигтэй ч юм уу ямар нэгэн байдлаар олон нийтэд өөрийгөө танилцуулна. Энэ нь тэдний цаашид их амьдрал тавихын их гараа болох ёстой гэж. Тэгээ пуужингаар бол хөдөлгүүрийн нэгдүгээр шатлал гэсэн үг л дээ. Тэгжээ чинь дэлхийн татах хүчнээс гардаг. Пуужин дэлхийн татах хүчнээс гараа тойрог замд ордогтой адилхан уран бүтээл хийх тэр сайхан өргөн ертөнц рүү залуучууд мөрөөдлөөрөө гарах ёстой гэж ингэж бодож энэ цуврал нэвтрүүлгийг хийж байгаа. Монголд төрсөн хүн болон маш азтай гэдгийг бүх залуучууд бас бодоосай. Тэгээ энэ улсад бас амьдарч ийн гэдэг маань өөрөө маш аз завшаантай. Одоо юу л юу хийх бүх нөхцөл нь байна. Хүн хөдөлмөрлж чадах юм бол өөрийнхөө баялагийг бүтээх тийм бүх болцоо нь шүү дээ. Хит нөгөө нэг хүний одоо заавал тех ёстой. Төр зэсэг одоо заавал одоо надад ингэх ёстой гэж хэлзэж тэгж бодоод хэрэггүй. Харин тэр нөгөө утгаараа харин төцгийг өөрийнхөө хөдөлмөрөөр шахаж би ийм хийчлээ. Би ийм хийж юм гэдэг байдлаар илүү хамтарч ажиллавал баг илүү зүгээр юм болов. За. Сахаа
орчиж байна. Сайхан орж байгаасаа. За уран бүтээл ариун байна уу? Орон бүтээл сайн байна. Таны ажил төрөл сайн байна. За чи сайн. Сомны хүүхдийн асуудал яг бид нар чинь бас илүү болдгийг хүн ятаа ажиллагаатай юм байгаа. Тийм нэгдэр тавтнаас манай тийм байгаа. Ирж хэмжээний асуудал ярих гэж ингэж ярьж байгаа талах чинь. Хайрын хүч баримтат цуврал бидний ирээдүйн хойч үе болсон хүүхэд залуусыг амьдралын гараагаа зөв эхлэхэд нь чиглүүлж тэднийг дэмжих зорилготой учраас мөн энд цугласан хүн бүр нэгч гисэн хүүхдийг мөрөөдлөө биелүүлж амжилтанд хүрч сайн сайхан явахыг хүсэж байгаа болохоор уулзалтын үр дүнд бид хамтран ажиллах зөвшөөрлөө авч чадлаа. Үнэхээр энэ хүүхдүүдийг нэгч гисэн хүүхдээ маань тэр мөрөөдөлтөнд хүрэхэд нь туслаад тэр хүүхдийн мөн чанар, тэр хүүхдийн дотоод сэтгэлийг нь ойлгоод ингээд энэ үгээрээ бас гаргаад ийм хүүхд байдаг боловч энэ хүүхд бас энэ мөрөдөлт хүрэхэд бол ингэж ийм юмнуудыг даваад ингэж одоо энэ мөрөдөлтөд хүрч чадчихна гэдгийг бас харуулах зорилгоор нэвтрүүлж авах баяртай байна. Тэгээд бидний хувьд бол бас та нарын хүсэлтээ хүлээж авсан. Тэгээд дарагтайгаа ярьж байгаад бүгдийн л үндэсний газрын зөвшөөрлөлтөөр энэ хамтран ажиллахад бол бэлэн байна гэж хэлмээр. Тэгээ гол нь яг миний гол зорилго бол хүүхдүүдэд нэг зүгээр нэг удаагийн жуух ч юм уу бэлэг өгч нэг тийм ханд өгөх биш те. Цаашдын нөгөө амьдралд нь яаж хэрэгтэй маш урт хугацааны одоо тэр зүйлийг бэлдэж өгөх тийм л зорилготой байна. Тааш яг тэр тэгээ гол нь санхүүгийн зөв зарцуулалтыг багаас нь хүүхдэд маш зөв ойлгуулах хэрэгтэй байна. Жишээлбэл одоо энэ хадгаламж мөнгөтэй яаж харьцах ёстой эсвэл шууд бүх мөнгөөрөө юм аваад идчих ёстой гэдэг юм уу гэл одоо ер нь тэрийг мэдээж телевиз гэдэг үл өөрөөс хүртэл болох учраас залуучууд тэрийг маш сайн бас хүүхдэд тамирч ойлгох хэрэгтэй. Тэгвэл энэ мөнгөтэй яаж харьцах уу? Заавал нь баячууд одоо цорон сэтгүүлгээл нийгэмд өөрөө энэ хүүхдүүд маш ингээд олон зүйлүүд харуулдаг юм л та гоё маш унах ёстой. Эсвэл заавал юм байх ёстой ч гэдэг. Тэр хүн өөрийнхөө бодит байдал дээр яаж сэтгэл хангалуун амьдрах ёстой гэдгийг бас мессеж аягүй сайн өгөхгүй бас болохгүй. Энэ багт яг өөрөө би нэг хүүхдтэй хүний хувьд ингээд дандаа л одоо нэг зургатаар нэг бол хэрүүл, нэг бол тэтгэлэг, нэг бол одоо тусламж өгөөч, нэг бол одоо ийм машин гэл дандаа ийм гардаг болцсон. Тэгэхээр хэдүүлээ бас нийлээд арай нэг өөр ертөнцид байгаа, өөр н хаалттай байгаа, өөр ийм гоё ирмэлцэлтэй, гоё сэтгэлтэй ийм хүмүүсийг сонгож авч байгаа нийгэмд нэг жоохон эерэг юм уу гэсэн юм бодолтой байна. Эхний уулзалтаар нэвтрүүлэгт 3 оролцогч байхаар тохирсон учраас үлдсэн 2 оролцогчоо хайсаар л байлаа. Очсон газар бүр манай нэвтрүүлгийн зорилгыг дэмжиж олон хүүхэд санал болгож байсан юм. Санаагаар болдог бол тэр хүүхдэд бүгдд нь туслахсан гэсэн бодол төрнө. Өнөөдрийн залуучуудын тухай ярихад 1990-ад оны дунд үед бидний хийж ирсэн нэвтрүүлгийн сургалтад орж ирсэн залуучуудаас их өөр болчихжээ. Тэр үед бол юм байхгүй дөнгөж шинэ нийгэмд орж ирсэн учраас маш хүчтэй эрмэлзэл тэмүүлтэйсэн. Гэтэл одоо юм бүхэн гард ороонд бэлэн байна. Байхгүй юм ганцхан л байгаа. Мөнгө л байхгүй багт. Мөнгийг бол хүн зүгээр бас олж авдаг. Энийг хөдөлмөрлөж юм бодож юм хийж олж авдаг. А мөнгөтэй цагт бол бүх юм гард орчин байна. Тэгэхээр энэ мөрөөдөлтөд хөтлөгдөөд алдарнтай сайн сайхан амьдралаа бүтэе гэж байгаа залуучууд ер нь яг өнөөдөр тэр мөрөөдөл нь байна уугүй өдөрт. Зүгээр юм бүхнийг бэлнээр хүсэж байна. Бэлнээр сайн сайхан байрыг маргааш зайсанд очиод авах юм уу? Хин нэгний одоо тусламж ээж аавын буйнаар бэлнээр сайн сайхан машин авч унах юм уу? Нэг л өдөр бүх юмыг санснараа зоргороо ингээл бэлэн бий болгочих юм шиг л. Ийм бүхэл бүтэн одоо нэг сонин үзэл бодолтой үе эхэлчихэ гэж. Ийм байх юм бол энэ улс орон улс шиг болж хүчгүй. Яг л өөрөө хийсэн, өөрөө бүтээсэн, өөрөө бий болгосон бүхэн үнцэнтэй урт настай байх юм. Хүүхэд гэр бүл хөгжлийн өнөр бүл төвд 2-18 насны нийт 200 гаруй бүтэн өнчин, олдмол, хаягдмал, хараа хяналтгүй, эзэг их байх эрх нь хязгаарлагдсан. Сэтгцийн өөрчлөлтөд урхийн хүүхдүүд өсөж хүмүүжин
сурч хөгжиж амьдардаг. Хүүхэд хөгжүүлэх, гар урлал, бүжиг, дуу хөгжмийн дугуйлантай учраас энд авьяаслаг хүүхдүүд олон бий. Хайрын хүч нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй хүүхдүүд ч олон байлаа. Хайрын мянган шувуудан харцанд минь байсан чирэгнэ Усны толгой шүдэрэг яруулаад Өмг түшиг авигаа үгэлэх юм Why you хориглох ми та нар know me харжуулахгүй 20 настай хамт байгаа ч 20 нас маань хаашаа чи яран вэ Сэтгэл минь намайг яран дагуулж санаанд минь чамрахгүй нэн сар жилээр хөөсөн хүлээсэн амьдрал санаандгүй гинт мэдэнэ Ээжээ тандан би хайртай ингүй орчлон жаргах хүсэлээ хайртай бүрэлж минь та хүүгээ хүлээ соноо өлишөө намайг зүлээрээ хүний сайхан сэтгэлийг бурхан надад хэлгээсний Холын газраас би ээжигээ санаж явна хайртай бүрэлж минь та хүүгээ хүлээн соноо хайрын уусан нуурсахад хүүн яваад очноо Алтар наны эхэн халуун боловч таны минь цагаан сүртэй зүрлэх вэ үргэлжийн залуугаараа уламжийн төгсөж би хайртай Ингээд хоёр дахь охиныхон бичлэг уламжийн төгсөж би хайртай Тайнгаа хөлний төгний тийм юм тайгаа 14 таа. Жохын цаан тийм юм. Тэгээд өнөрмөл хүүхдийн төв дээр ирээд энэ хүүхдүүдийг шалгаж үзэхэд 3 хангаа гэдэг энэ хүүхд манай одоо эрлийн багт их өдөнд туссан л та. Хөөрхөн дуулдаг. Тэгээ манай нөгөө реалити шоуны гол шалгуурт нь бас тэнцвүүц тийм амьдралын түүхтэй өөрөө ихэр юм бэлээ. Тэгээ багтаа ихрээсээ бас төөрөөд одоо тустай байдаг ихрээ бас юм олохыг хүсэл эрмэлзэлтэй өөрөө дуулах сонирхолтой тийм баггүй бэлээ. Ер нь урлагийн авьяас дуугт шүү дээ. Чи их урлагийн тул мул хийд юм бэлээ. Тэгээд 4-5 хүүгүүд байгаа ер нь бүгд их гоё дуулдаг. Түүмэл хөгжлөх гээд төрөмс байгуулгаас нэг хүүхд санал болгосон юм. Хэдийгээр ингээд хөгжлийн бэрхшээлтэй тэрэгцэр дээр суудаг ч гэсэн ингээд зүгээр суудаггүй өөрийнхөө амьдралын төлөө айгүй их тийм хүсэл зоригтой, эрмэлзэлтэй, тэмүүлэлтэй чадна хийн л гэж зүтгэж явд юм билээ. Өөрөө бас айгүй гоё дуулдаг. Дүүминчи сэтгэл зүрхийг минь догтлуулсан ариун амьд дурсамж бүхний надад ачимэн тайдруулах ёо хайрын үгээр энэ дугаараа хайртай чамдан бишими энэ домини хайрын андгаа энэ дугаан чамдан зориулъя Энэ охин солонгоо гэдэг 19 настай. Тэгэд ар гэрийн байдал бол нэлээд хүнд, амьдрал бол их хүнд, тийм айлаа хэмлээ. Тэгээд өөрөө болохоор яг бидний судалгаанд хүүхдүүдэд болохоор дуулах авьяас, урлагийн авьяастай хүүхдүүд гэж бүгдээ хайж байгаа шүү дээ. Харин энэ охин бол яг тэр дундаас онцлог нь бол өөрөө яг мөрөөдлөөрөө чин хүсэл сонирхлоороо дуучин болох юм хүсэлтэй хэмлээ. Тэгээд сургуулаа төгсөөд соёл урлагийн их сургуульд шалгуулж ирсэн юм билээ. Бас тэнцээгүй юм билээ.
Тэгээд ар гэрийн санхүүгийн асуудал бас их хүндрэлтэй. Аав ээжгүй юм уу? Аав ээж нь байгаа. Тэгээд аав нь бас нэг хэрэгт холбогдоод хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бол төлж чадахгүй. Тэгээд жилийн төлөө бол авах болчихно. Ингээд байж байгаа. Тэгээд ээж нь бас охины их дэмждэг юм байлээ. Тэгээд хороо захиргаа нутаг дэвсгэрийн хүмүүс нь бол энэ айл их зөв тийм айл хүүхдүүдэд хүмүүжүүлдэг. Ар гэрийн байдал тийм хэдийн муу ч гэсэн их зөв хүмүүс байдаг. Тэгээ охиноо бас энэ хүсэл мөрөөдлийн биелүүлээд ингээд дуучин болгочихсанаа ингээд ээж нь бас их хүсдэг, бас их хөөцөлдөж явд юм билээ. Тийм билээ. Боломжийн гоё л дуулт юм шүү дээ. Тийм хөөцөлдөж шүү дээ. Асгартал уйраач чимэн дуулаач Дөлгсийг бүэлж чамайхан дагуулъя Дөлглэн орглэн хоёулнадя Хөтлөлцөн хоролдон итгэлийн галасаач Хөвлөөрч харслан ундаадия Алх хорвот далтнараа ганцын айлаар Амрах чимэн миний сэтгэл ганцаараа шүү Яруу нэрак тонданөрё Наатихийн намжа таван баяагээ Энэ хүүхдүүдээс зөвхөн нэг нь л өөрийн авьяас хичээл зүтгэл хүсэл мөрөөдлөөрөө цойлж манай нэвтрүүлгийн оролцогч болох ёстой. За ямар ч ус олон бичлэгүүдээ бүгдийн нэг бүрчлэн үзчихлээ. Гэтэ бол энэ түүхүүдийг хараад байхад миний бодлоор за солонгоо. За тэгээд бас цол мөн. Тэгээ гурван хангаа гэсэн хүүхдүүдийг л уулзмаар санагдаж байна. Ямар ч үс эдэртэйгээ уулзаад өөрсдийнх нь бодол санаа яриа амьдралынхаа одоо бүхэл зүйлийг мэдээ гэж бодож байна. За аюулчны хөдлөе доо. За. Өнөөдрийн залуучуудын тухай ярихад 1990-ад оны дунд үед бидний хийж исэн нэвтрүүлгийн сургалтад орж исэн залуучуудаас их өөр болчихжээ. Тэр үед бол юм байхгүй дөнгөж шинэ нийгэмд орж исэн учраас маш хүчтэй эрмэлзэл тэмүүлтэйсэн. Гэвч одоо юм бүхэн гард орно бэлэн байна. Байхгүй юм ганц л байгаа. Мөнгө л байхгүй байгаа. Мөнгийг бол хүн зүгээр бас олж авдаг. Энийг хөдөлмөрлөж юм бодож юм хийж иж олж авдаг. А мөнгөтэй цагт бол бүх юм гард орчихно байна. Тэгэхээр энэ мөрөөдөлтөд хөтлөгдөөд алдар нэгттэй сайн сайхан амьдралаа бүтэе гэж байгаа залуучууд ер нь яг өнөөдөр тэр мөрөөдөл нь байна уугүй өдөрт. Зүгээр юм бүхнийг бэлнээр хүсэж байна. Бэлнээр сайн сайхан байрыг маргааш зайсанд очиод авах юм уу? Хин нэгний одоо тусламж ээж аав юм буйнаар бэлнээр сайн сайхан машин авч унах юм уу? Нэг л өдөр бүх юмыг санснараа зоргоороо ингээл бэлэн бий болгочих юм шиг л. Ийм бүхэл бүтэн одоо нэг сонин үзэл бодолтой үе эхэлчихэ гэж. Ийм байх юм бол энэ улс орон улс шиг болж хүчгүй. Яг л өөрөө хийсэн, өөрөө бүтээсэн, өөрөө бий болгосон бүхэн үнцэнтэй урт настай байх юм. А гэтэл гинт бий болсон бүхэн хизээч өн мөнх юм байж чадахгүй. Маргааш уйдна. Нөгөөдөр дахиад шинийг өснө. Тэрнийг олж аваад дахиад уйдна. Ингээд цаашаа яах вүлээ гэж. Энэ тэгэхээр өнөөдрийн залуучуудын бэлэнчлэх амьдралын хүсэл тэр нь мөрөөдөл болоод байгаагийн цааталын хорн бас юу байх вэ гэдгээс болмоор болчихжээ.
бол хүн харин хүч хүний амьдрал